Сайн байна уу? Муу бай. Бахан чамаг уурдуудыг гэж бодоогүй шүү миний дөө. Юу вэ да? Юм байвал авах. Чи намайг нэг л буруу ойлгоод байна. Хай. Чигээ гайхуулаад байна уу? Үгүй биш ээ. Чи намайг буруу ойлгоод штэ миний дөө. Заавал юу гэх вэ? Станица юу вэ да? Амьдрал тушууд өрөх гэдэг нүгөө. Үгүй миний дөө чи буруу ойлгоод байна. Амархан сайн байна уу? Амгалантай байдлыг өвдөх гэдэг нүгөө. Үгүй чи ямар ядаргаатай юм бэ чи? Үгүй та өөрөө тахаа. Үгүй надтай хамт хоёр хүн ирдэггүй юм миний дөө. За. Өрсөлдөрсний чи хувьд бол ширүү бай. За. Сайн нэг имээ хоёр хүүтэйгээ орлоо. Манай нэвтрүүлгийг түүхт анхтайгаа эхний 6 асуулт ганц ч алдсангүй. Хүүх танах чи 8 асуулттай үстэй. Тий одоо ерөөс 2 асуулттай бичсэн хэрэг бол 50 сая төгрөгөөр бүгдээр нь байж. Тэсээ студийн жоохон хурц гэрлэн эмээгээ дарах жоохон өсөд түр завсарчаад байж байна. За тэгвэл хэд авахаар бид гурав бошоо гарах гэдэг юм байна. Одоо ийм учиртай юм аа. Надтай хамт орох гэж байгаа нэг хүүхэн залуу хоёр байгаа байхгүй юу? Тэр хоёр надаас 25 сая төгрөг зээлж авчаад тэгээ би өрөө авъя гэхээр бид хоёрт мөнгө байхгүй, бид хоёрт агуу мэдлэг байна гэж солиороод байна. Одоо тэгээ танаа нэвтрүүлэгт ороод тэр агуу мэдлэгийг шалгаад ахын 50 сая төгрөг олж авъя. За. Хөө та хоёр ч одоо хаашаа очих юм байна, хаашаа ороод ирэх юм. Чи одоо ямар нэг хэмнэн дээр гардаг ковбой байгаа юу? Та наашаа ороод ирэх. Хоохоо дахин хөөшөө. Тэдүүрийн нэвтрүүлгэнд орох чинь ямар хачуу хөстэй юм. Харин би буруу ойлгоод ингэж буцлаад ирчихээ. Бөөдөө юу гэж ойлгохоор юм болсон шүү? Нөгөө мөнгө олох хялбар аргаллаа гэхээр. За би яаж ядсан таныг гарах дээр тулаагүй шүү заа юу. Та бүтээр нэг түр орчихгүй бид нэг оюуны даст хийгээд ирэхээ. За андадаш анд чамаас асуулт миний хариулсан заа юу. За тэгээ за. Анда ардын Япон хичнээн араас бүтдэггүй анда. Мэдгүй андаа. Тишчаа. Анда хүнүмний хаалны торг шүү дээ. Тэр хичнээн өвхтэй байдаггүй анда. Мэдгүй андаа. Оо чи. За одоо анх нэсэх үү. За. Coca-Cola компани логог анх хэн зохион бүтээсэн бэ андаа. Мэдгүй анда. Өө чи. За тэгвэл гимлэн уу. Ахад өвшнөөс дэш нэг хэдэн метр өндөрт өргөгдсөн байдаггүй андаа. Яаж мэдээ бэ анда? Харич. Хэдий. Мэдгүй андаа. Оо чааваса. Таас жамдуу болтоо хоёр. Хоёр манай хатам үеийн нэрийг гэдгийг хэлээд. Мэдх юм анда. Мэдгүй штэ андаа. Би Монгол байгаа манай хатам үеийн нэрийг мэдгүй ш. Кока-колагийн мэдээ би хэд зохиолыг таа яаж мэдгээ. Чирма гэдгийг хийшээ тоо. За бид бод нэвтрүүлгээ хийлээ. За. Бэгмүүд үзчтэй боловсрол суул телевиз 50 сая он шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ихэд бэлэн болоод байна. Ингээд студид 50 сая төгрөгийг биднээ өндөр хамгаалтанд оруулж ирье. Ой, мөнгө яах вэ? Энэ ингээд ихний асуултны сонголтыг хамтдаа эцгээе. Онцлог улс төр ажил зохион. Анд нь улс төрд бол дадин штэ. За ойсог дэлгэцлүүд анхаар дандуулно. Нэгдүгээр дэлгэц цэн тогроо, хоёрдугаар дэлгэц заас, гуравдугаар дэлгэц нохой, Дөрөв. За ингээд дахиад. За ингээд зөв хэдийг сонгоцгоё. Цаг явж хэрэгтэй. Чи асуултаа тавьдаг юм уу? үгүй яана тийм. Шинээр орсон гэж явах. Гэхдээ би чамайг харсан байх юм. Тэг урд нь өөр телевизэд ажиллаж байсан. Нөө Seven телевизэд цусраас X гэдэг нэвтрүүлэг хийсэн. Тийштэй. Та намайг үзчихсэн үү? Тэр үе таашаа гэтэл дурдагч нэг юм бол дараагийн үе рүү надтай хамт орно гэж яг энэ сайгүй секси запаш. Баярлалаа ингээд асуултыг хамтдаа сонирхъя. Том дуутай хомфод ирээдээ тэр юу вэ? Юу яа та? Мэдгүй андаа. Чааваса. За хонхондуутай хонхоо дээрээ тэгээд чи энэ заагс юм биш үү? Заагс болохгүй шүү дээ. Гоо асуултаа бодлоо. Хонхоо дээрээ тэгээд чи. Хонхоо дээрээсээ тэгээд гарч ирж байгаа заагс юм шүү. Тэгээд тэр заагсны уурганы хон гэж урж байгаа юм шүү. Аа? Миний бодлоор энэ дахиа юм шүү. Дахиа чи бас нэг өглөөд үгүй юм байна. Би лав амьдралдаа гэдэг дахиад сонсоогүй юм шүү. Нохоо! За ეს гинт санаа нохоо. Хүүхд нохоо байж байгаа юм. Нохоо. Чи нохоо байсан бол асуулт нь хав дуутай хацхтаа өрдөгнөө ч гэдэг юм уу чи. Ийм асуулт байгаа шүү дээ чи. Энэ загтай тавиад биш үү? Би нохой шиг санаадах юм. Нохоо тий? Үгүй би Би нохоо байхгүй юу та би санаад
Нохоо тийм ээ? Хичээч. Нохоо дээр ганцхан сая төгрөг тавьчихдаг хөө. Тэгээ. За ингээд зөв хариулт бол. Хичээж авчихлээ. Гэхдээ тэгтээ зарим нохоонууд бас хон гэдэг штэ бас. Тэрэнд байсан байх л да. Гэхдээ ихтэй бас яг чамсаа чанга сая төгрөг авч идэх чадлаа. Хосгоосгүй. Ингээд дараагийн асуултны сонголтыг хамтдаа эзэхэй. Математик өшөө гэсэн. Ажи зогхоо та. Хөшөө дурсгал. За хөшөө дэлгэснүүд ангаар дамдуулно. Нэгдүгээр дэлгэсэн нохоо. Басуу. Энэ одоо ямар салтгүй нохоо вэ? Хоёрдугаар дэлгэсэн морь, гуравдугаар дэлгэсэн муу, дөрөвдүгээр дэлгэсэн хачиг. Юу вэ? Хачиг. За ингээд асуултыг хамтдаа сонирхъя. Японы нэгэн вагцаар дээр нэгэн амьтныг хөшөө байдаг. Нас болсон эзнийг өөрөө тэндээ хүлээсээр байгаа өөрөө насан ууд болсон. Та бүхэн бас киногийн санаж байгаа бах. Хачико нэртэй нэгэн нох. Энэ маань цатаа нох гэж бидний гиндэж нохоо дээр тавьж байгаа байхгүй яа? Өөрөө юм дээр тавьж байгаа нохоо дээр тавьчихоо. Тэр ямар амьт юм бэ? Нохоо биш. Мөр биш аа. Харин тэр цаавч байгаа хачиг юм биш үү? Яхара. Та хоёр нэрийг бодолтой. Хачико гэдэг нэртэй гэж шүү. Хачико нэртэй хачиг байсан юм шүү. Би хоёулаа сонсохгүй байна. Тэгээ хачигаа эзнийг вагцаар дээр хүлээхгүй. За хачиг яхаар эцгийг мартах гэдэг болохгүй. Хөрдөө сургуультай хачиг байсан чи бид яаж вэ? Тэгээд нөгөө хөшөө гэхээр нэг арай жижигхэн. За тэр хамаагүй наа цагч дуусаа хачиг дээр тавь. Хачиг биш тий. Магадгүй. Магадгүй та тавьчихлаа нэг. Би тэгээд хөшөөрөөс дуусах. Нохоо байж харахтаа нэвтрүүлэг өндөрчлөө. Та хоёрыг нөгөө агуу их бидлэг чи хаавал. Яв. Тэр Монгол телевизийн 1 минут 1 сая төгрөгийг орно. Тэндээс би та хоёроос яаж 1 сая төгрөг олж авах. Монгол басаад байсууч. Эргэн төлөгчтэй манай нэвтрүүлгийн хүүхэд ахгүйтэйгээ эхний 6 ганц чадаагүй нэгэн гэр бүл оролцож байгаа үлээ. Ингээд тэрхүү гэр бүлийг эргэн студидтэй өр зарж байна. Асуултын даваатараа зогссон нэг авсан бүр ээж юм зогсох мох болсон байж. Та сая хатаа харсныг агаар амьсгалаад бүгэн цаагаад Яа батар байна ч та. Ямар айхтэр качилгаараа ийм качил болдог байна. Гэрчил бата айгүй юм юм. Газ компани явж байгаа. Одоо хоёр асуулт бичсэн. Туус бодоогүй юм байна. Болж байна. 50 сая араас явж 5 донхой дээ. Яа батар. ээж маань өнөөдөр их баяр хөөртэй байгаа. Дүүртээр ойртой ээжийг ингэж их баярлж байхыг хараагүй. Би хоёр ч гэсэн их сайхан байна. Баярлгүй яах вэ? Миний мөгөж ухаантай юм да. 6 асуулт ганцаараа хариултаа. Гочи нахасаа юм сураач. Хашаа юм бэ? Ээж дүүтэй хоёулаа л надад тусалж. Юуныхан тус болтыг анхнаасаа 3 хүн орно гэсэн энийг хариултгүй мэдсэн бол муу банкараа дагуулад ирдэг гэж. Ээж яг гоо та надад их нэмэр болж байгаа. Ямар юмныхан нэмэр. Та ингээд асуултуудын хариулт энэ дэлгэцэн дээр гараад ирэхээр та энэ юм шиг байна. Энэ бас их бодороо гэж хэлбэрч би харж байгаа. Энэ таны сэдвийг таны заасны чинь эсрэг тавихаар зөвлөдөд байгаа шүү. Ээжигээ доош нь хийгээд юм. За тэгэхээр нэг зүйлийг тодруулъя. Хэрвээ 50 сая төгрөг бүгдээр нь хожвол юу хий гэж бодож байна? Тийм би бас энэ 50 сая төгрөгийг бас бүгдээр нь хожиж авах санаатай байгаа. Тийм учраас өнөөдөр 6 асуултан дээр тараан байрлуулж хуваахгүйгээр яг одоо онцгой хариултыг олж тавихыг хичээж байгаа. Ээж хүн хэрвээ 50 сая төгрөг хожвол бүнд нэг бодол байгаа шүү. Бас надад бас бодож байна. Нэг гэр авъя гэж бодож байна. Энэ бас нэг бантик авах бодлоо байна. Мо нараа их ч бас нөхрөөсөө санаад ирсэн шүү дээ. Яахтай вэ одоо? Хашаа машаа авахгүй бас болохгүй. Амьдрал их юм байна. Өмнө одоо их 50 сая хүрэх юм уу одоо манайхад одоо. Ээж харин бид нэр 50 саяыг хожиж чадах уу юу? Бас тийм. За би бол нэвтрүүлгээ өргөжлөө. Тэг 50 сая он үргэлжиж байна. Ингээд 7 дугаар асуултын сонголтыг хамтдаа эзэхэй. Спорт газар зүй. Та спорт тав.
аймгийн сумын ачигээд ээж нь сумынхаа идэг гаргахгүй минийх. Ээж энэ чинь аймаг сумаар тогтохгүй шүү дээ. Тэр дэлхийн олимпийн агуулгууд гэдэг одоо өчнөө юм яриг. Хамгийн олон алтан медаль авсан улс хэдэн онд айлаа авсан. Тэгвэл эсэргийн аваа, эсэргийн аваа. Эсэргээр нь газар зүй дэлгэцнүүд анхаарал хандуулно. Нэгдүгээр дэлгэц хөвсгөл, хоёрдугаар дэлгэц Төв аймаг, гуравдугаар дэлгэц Зар хангаар, дөрөвдүгээр дэлгэц Увс. Ингээд асуултыг амтлаа сонирхъя. Монголчууд эртний үеэс газар орлоо маш сайхан нэрсийг өгдөг байсан. Өвгөн хат нэртэй хат аль аймгийн нутагт эзэрт оршдог бай. Өвгөн хат гэв үү? Яа вэ? Өвгөн хат гэж ижийн нь сонсоогүй. Өвгөнтэй хөлтэй гэж сонссоо. Одоо яах вэ юм одоо? ээж батарганы та анхаарах төлөвлөлөө. Мэлхий хат, ээж хат, сэнжи хат, өвгөө хат сонсч ирсэн юм уу үстэй. Миний хаана яах вэ гэж бид нар нэг хэдэн жилийн өмнө Монгол орны үйлчлэлийн газруудаар явсан шүү дээ. Тэгэхээр нэг газар очиход бүр яг хэлжсэн юм аа. Ингээд охиныгоо гараад хөлөө гэж харуулцаар бол хат болоод томилсон. Яг эндээс холоос харах юм бол ингээд өвгөө хатны хэлбэртэй гэдэг. Хөвцгөл байсан минийхөө. Хөвцгөл дээр та минийхөө. Хөвцгөл дээр та минийхөө. Батарганы оодоо идэ. Хатсан хайрны ихтэй ч. За энэ ээжийнхээ эсрэг араагаад ирчихэ. Чи яаж ч байж хөвцгөл дээр та байж минийхөө. Хөвцгөл дээр та байцтай хүмүүс үлдвэл тэгэл 50 сая бүгдээрээ үлдэн шүү дээ. Унууд бүгдээрээ парк гээл. За би араас нь үсрээд орно шүү яа. Яваа орно шүү. За ингээд зөв хариулт бол Арванга зүшээ тайрын. За ээж одоо хамгийн сүүлийн асуулт анхаарал төвлөрүүлээ. Энийг мөнгөний байранд тавьчихсан. Одоо яах вэ? за ингээд хамгийн эцсийн асуултны сонголтыг хамтдаа эзгээе. Кино орох одоо Кино Одоо орно. Додон бурхан алтан гац өөр тэнд юу байдгийг? юу ээж тоо томшоо одоо ертөнц байгаа шүү дээ. Тэгэж одоо орны шинж тухай баг хамгийн эртний шинж тухай. Хамгийн анх ямар нэртэй одоо хин гэдэг хүн нээстэй. Хамгийн би сонгох миний хөл. кино орлог дэлгэцнүүд анхаарал хандуулно. Нэгдүгээр дэлгэц Julia Roberts, хоёрдугаар дэлгэц Jean-Claude Van Damme, гуравдугаар дэлгэц Angelina Jolie, дөрөвдүгээр дэлгэц Arnold Schwarzenegger. За ингээд асуултыг хамтдаа сонирхъя. Болливуудын хамгийн олон хүүхэд өргөж авсан их хэм бэ? За хүүхэд өргөж авсан гэсэн. Энэ шавцныг гэдэг чинь чиний нөгөө орны чинь толгойн хажууд үлдэх сэтгүүлийн цонх мөн. За энэ өргөж авсан энэ хүүхэд их том юм байна. манай ээж манаас ингэж бодож байгаа шиг байна. Монгол улсын ерөнхийлөгчөөс олон өмчийн хүүхдүүдийг асран халамжлаж байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын нэг мужийг толгойж ирсэн Арнольд Шварценеггер бас өөрийнхөө их мэдлийн хүрээнд олон өмчийн хүүхдүүдийг асран халамжлаж ирсэн байх магадaltaй гэж үзэж байна. Тийм үү? Тэгэхээр ээж энэ асуулт болохоор их олон хүүхд үрчилж авсан их. Тэгэхээр та энэ дэлгэцэн дээр хариултыг аваа. За энэ Julia Roberts гэдэг энэ хөөрхөн хүүхэн гэдэг киноны биеийн үлгчийн дүр тоглож За байсан. энэ биеийн үлдгийг бол юу ч хүүхд үргэж авдаг. Өөрийгөө яаж хийж Дүрн юм уу? Яа батарганы. Энэ жүжигчин бас манай Монгол улсад ирж байсан. Магадгүй айгуулууд нөгөө юу хүүхэд өрчлүүлэх талаар хууль мөн судалж байсан гэж болно шүү. Миний чам ямар нэг хууль дээр байна. Энэ манай сумын формагч юм бол обаач сумын хэмжээнд биш дэлхийн хэмжээнд яриад байна. Чи яа инвестицээ цагаатаа байтай. Ямар нэг Одоо шаварсныг дээр тань. Их намч гэсэн юм уу? Их нар чав гэсэн юм уу? Бид нар яаж мэддэг юм? Шаварсныг дээр тань толгой иргүүлж байгаа маа тариуд. За. Би бас ингэж бодож байна. Үүнээс өмнөх 7 асуултыг би дандаа ээжийнхээ эсрэг тавьж хариулж байсан. Тэгэхээр энэ удаа бас ээж энэ хүмүүс бас дорноод одоо бодож бэлтгэж байгаа шүү. Тэгээ ямар нэгэн болсон байна. Тэр их л авсан гэж. Тэгэхээр би бас бодож байна. Ээжийнхээ үгэнд бас нэг борё. Магадгүй энэ жүжигчний бас ээж юм уу их нь авсан гэж юм. Тэгэхээр бас ингээд энэ 50 сая төгрөгийг ээжийнхээ үгэнд ороод чаварсан нэг төр тавь. Гитаа гэдэг юм бол. Оошти хөрөө юу гоо. Яшиг зүгээр одоо тэгээд унаад тэгээд аваа тань зүгээр. За ингээд хамгийн сүүлийн асуултны зөв хариулт бол зөв хариулт Tapasya, ерөөсөө бэлээ. Бас гэдэг юм. Юу гэж байгаа шүү. Ерөөсөө таны эсрэг тавь. Яаж байгаа юм бэ минийхөө? За энэ дээр тавьчихъя гэж. Үгүй минийхөө. Үгүй шаварсныг дээр тавиачаа. Шаварсныг дээр тавиачаа. Нэр яа. Би чам хитээд байна. Ой яа. Ой баша бай.
хахаараа дарлаа. Цаг дуусна. Ингээд зөв хоёрт бол. Анчиина жооди зүг бай. Ээж. Яах нь ээж. Бас мохоо юм үзэг барах чинь. Юм үзэх шиг. Окей. Бас тийм. Ястуртай тэгэлгүй яах вэ? Өнөг толгой бас нэг мөр. Окей төлөхгүй яах юм уу хөөе. Ээж нь бас бидэнд үргэлж ингэ зөвлөдөг байсан. Монгол хүн сайдаа хэлэхээр саваа байлтай гэж. Машин ээж маань өнөөдрийн 50 сая төгрөгийн хүүхдийн уутаа бэлдэж ирсэн учраас бид тэр төрүүлээ гэж хэлчихсэн. Бошоо захаада бошоо. Наран тулаар буй наран тул шатцсан гэсэн үг үү? Ажижгаа. За. Би айлын том хөхөд ээж маань намайг өргөж авсан юм байна лээ. Би өргөж хөхөд намайг хорвоод хүн болгож төрүүлсэн ээжтэйгээ нэг удаа ч гэсэн би уулзч байгаа. Намайг төрүүлсэн ээжтэйгээ уулзах юмсан гэж би дандаа хүсдэг. Яагаад ч тэр ээж маань их сайхан дуу хоолойтой хүн байгаа гэж надад санагдав. Тэр ээжтэй гарах цагч өгөөл баяр тэр сайхан дуу хоолойг сонсоод ээж та ямар ч хүн тань яаж тусах вэ? Та юу гэж ярьдаг? Үргэлж ярих юмсан гэж би боддог. Ээж та хэрвээ цэнхэр дэлгэсийг үзэж цугаа хүн таньтайгаа уулзахыг маш их хүсэж байгаа шүү. Ээж хэрвээ та надад ирж уулзасаа гэж хүсэж энэ 50 сая төгрөгийг би намайг төрүүлсэн ээжтэй зориулж байгаа юм. Энэ 50 сая төгрөгийг би банкнд нэг жилийн хугацаатай хадгалуулъя. Хэрвээ жилийн дотор намайг төрүүлсэн ээж маань ирж уулзаад энэ мөнгийг өгөр. Хэрвээ жилийн дотор ээж маань ирж амжихгүй энэ мөнгийг улсын асрамжийн газар үр хүүхэд ах トゥ хамаатан садна ирэнтэйг харуултан суугаа олон настан бүр Монгол эзнэр зориулж байгаа юм шүү. Одоо харин намайг өсгөж хүмүүжүүлсэн ээжтэй хандаж өгөөлэй. Ээж та хамтдаа ч ихэр атга харуул олох болгондоо аль зүйлний надад өгч хатуугийн дүүд маань өгдөг байсан. Дүүдээр гэрийнхээ хон тойрч очиад за сая ээж маань чивээр тааруулдаг лөө ахын зөөлөн харуул чамд хатуу харуулдаг лөө. Энэ чинь Монгол ээжийн үрээ гэсэн сэтгэл шүү дээ. Ахын чамд зөөлөн харуулахын талыг өгье. Үүнд чиний хатуу харуулахын талыг би бас авъя гэх. Дүүдээр би энэ тэнцүү хооч авч иддэг байсан. Ээж та намайг нэг хүүхдэд дор оруулахгүй юм гэсэндээ намайг татаад ихтэй сургууль явуулсан. Ээж хүн таныхаа энэ их ачлал энергийн хариу 50 сая төгрөг байлгаа 50 тэрбум төгрөг өгөөч би таны ачийг хариулж чадахгүй. Ээж хүн таныхаа ачийг мөнгөөр хэмжихгүй. Та үр хүүхдүүд бидэнтэйгээ үргэлж хамт байгаарай. Хүн таньд хайртай шүү. Монгол ээж нартай хүүхдүүд бид нар чинь хайртай шүү.